Зя сайн байцгаана уу цугсан бүгдэнд нь орой мэндийг хүргье. Тэгээд өнөөдөр манай хангард клубын манаас төлөөлөл болсон хүмүүс ирсэн байна. Энэ дээр ч гэсэн одоо бүгдээрээ хангард ил хүмүүс байна. За тэгээд манайхаа одоо нэг подкаст явж байгаа учраас хоорондынхаа яриагаад нэг жоохон аяаха яриарэ гэж та бүхнээс хүсье. Ягаад гэвэл энэ дараа нас юугаар подкастууд гарна. За тэгээд миний хувьд энэ малгай хүмүүс маань уушлаар нэг үсний имчилгээтэй байгаа учраас ингээд жоохон гангстер болчиход байгаа шүү. Ерөөсөө юу өөр юм өмсч болдгоо ингэчээд байгаа шүү. Уучлаарай та бүхнээс уучлалт хүсье. За ингээд өнөөдрийн арга хэмжээндээр манай хөл өмгийн одоо хангардын маань одоо үүсгэн байгуулсан хүмүүсийн нэг одоо манай Сэргэлэн багш маань ирсэн байна. За Сэргэлэн багшийн талаар би бас нэлээд тухтай ярина. Миний бас анхны багшрын нэг байсан. За хангард клубыг бас үүсгэн байгуулсан хамгийн чухал хүмүүсийн нэг хотгоо багш манаас ирсэн байна. За тэгээд яг одоо хангард клубын багийн ахлагчаар тоглож байгаа Баяр Зингэл маань ирсэн байна. За миний хувьд өөрөө бас Эрдэнтийн 324 гэдэг байрах байсан. Тэгээд хөл өмгийн дээдлэгт хангардад тоглож чадаагүй. Яг 17 настайдаа оюутан болоод хотод ирээд хотын хоромхон гэдэг клуб тоглоод тэгээд 21 хүртэл тоглоод хөл өмгийн холбоо шүүмжсэн иргээр хөл өмгийн дээдлэгээс бандуулаад энэс хойш хөл өмгийн дээдлэгт тоглоогүй. Ийм түүхтэй хангардаас өсвөрийн тэмцээнд одоо гато бид нар бол зөндөөд оролцож исэн. Тэр паянг ярих юм бол зөндөө гой гойнууд гарч ирэх байхаа гэж хэлмээр байна. За нэг иймэрхүү манайхан за ингээд юу вэ? Өнөөдрийн яриа 3 сэдвээр хэмжигдэн. Манай 3 сэдв маань ямар сэдв вэ гэхээр хангард клубын үүсэл өгч байгаа. За хангард клубын хангард гэдэг нэртэй болохоос өмнөөс хэд хэдэн нэртэй байсан. Царсхан, Нинж гэдэг ч юм уу те. Энэ нэрүүдэд тоглолдог. Тэдний нэг нь манай Секо огшоос дээдлийг яг тэр нэртэй тоглож байхнаас тоглож исэн хүмүүсийн нэг. За дараа нь хангард клубын одоо яг үүсэл хөгжлөөс гадна хангардын одоо нөх хөлбөмбөд оруулсан хувь нэмэр гэдэг сэдв байгаа. За сүүлийн сэдв Монголын хөлбөмбөгт 2 том ривалри байдаг. Тэр нь одоо 2 том баг гэдэг. Эрчим хангард 2 хамгийн олон одоо финалд тоглосон хамгийн олон медаль авсан 2 баг байдаг. Энэ 2 багийн ривалригийн талаар. За яг талбайдаар тоглож исэн нь бол манай Баяр Зингэл багш байгаа. Өсвөрт бол би зөндөө тоглож исэн. Секо огш маань 2003 онд тоглож исэн. Отгоо огш маань дасгалжуулагчийн өрөөд яг энэ ривалрид оролцож исэн. Ийм хүмүүс байна. За ингээд бүгдээрээ хангард клубын үүсэл хөгжил талаар 2 багшаасаа эхлэж чинь. Тэгэхээр отгоо огшоос эхлэж чинь. Хангард клубын үүслийн талаар. За нэр нь яагаад Нинж болон Царсан гэдэг нэртэй явдаг вэ? Яагаад хангардыг нэр бас сүүлд орж ирэх вэ? Энэ талаар бас танай гоё түүхийг өгдөө. За баярлалаа та бүгдийн өнөөдөр оройн мэндийг хүргэе. За мэдээж өөрийгөө ихлэ танилцуулъя. Монголын хөлбөмбөгийн холбоонд бол бараг 30 жил дасгалжуулагч тамирчнаар ажилласан. Хангардын багийнхаа төлөө явсан том баяр гэж хүн байгаа. Би бол Улаанбаатар хотын Уул Найрамдлын оройн 14 дугаар сургуулийг төгссөн. 1981 оноос эхлээд өсвөрийн хөлбөмбөгт Найрамдлын өсвөрийн шгшээ баг тоглож байгаа. Дөрвөн багшийн удирдлаганд тоглоод 1991 онд 90 онд Эрдэнэ дотор шилжсэн. Эхнэрээ дагаад 1994 онд тамирын дэд сургуульд суралцаад 1995 онд 2 дугаар курст байхдаа Эрдэнэ дотод бас нэг хөлбөмбөгийн сэтгэлгээтэй нэг ахтай танилцсан. Тэр маань бас манай байрны залуу Нинжийн гатлах гэдэг тэр үеийн одоо спортуудыг за спонсордог Эрдэнэ хотын одоо бүхэл спортуудыг ивент итгэдэг тэр ах байсан. Тэр ах бол одоо сакс бойлол, хөлбөмбөг, овайл бүхэл спортуудыг ивент итгэхэд явдаг байсан болохоор тэр ахта байрны ахтайгаа ярилцаад за одоо ингээд 96 онд одоо Монголын хөлбөмбөгийн лиг гэж болох гэж байна. Энд бас Эрдэнэ хотынхоо лигд оролцсомоор байна гэсэн тэр ах маань дэмжсэн. За тэгээд энэ өөр спортын газрын дарга Цулбаатар гэдэг хүнтэй уулзалтаад анхны лигт Эрдэнэтийн Нинж компани Эрдэнэт баг гэдгээр анхудаа 96 онд анхны лигт чинь нийтдээ 7 баг орж исэн. Улаанбаатар хотын 4 баг, Эрчим, Хөдөлмөр, Тасын өлгөөд нөгөөх нь хүч. Тэгээд Улаанбаатар орон нутгуудаас болоод Дархан, Сэлэнг, Эрдэнэт гэсэн нийтдээ 7 баг ороод анхны дээдлэгийн анхны багт бол манайх чинь 4 дугаар эрэнд орсон. Бас нэг орон нутгийнхаа 2 багийг бас хожоод бас нэг 4 дугаар эрэнд орж исэн түүхтэй. Яагаад ч те. Анхны хангард дотор 2000 оноос те. 2000 оноос анхны хангард нэртэй дээдлэгт орж эхэлсэн. За би Секо огчтой шилжүүлэхээс өмнө ганц юм дондор хэлчихье. 2000 онд хангард нэртэй орсон манай ах нар байгаа шүү дээ. Бөгөө, хоёр ихэр, одоо Погоо, одоо манай Далигаж Эрдэнэ ах гэдэг ч юм уу те. Өөр зөндөө ах нар байгаа. Эдгээр маань дээдлийг тогложод өсвөрийн тамирчтай байгаа байхгүй юу? Дараа нь өсвөрийн тэмцээнд ороо бодоолдог гэсэн.
бид нар цуг явна манайх ахлах насн дээр дандаа 5-0 6-0 одоо энэ хараацай хоромхон шонхор эдрийг хождог. Гато бид тоглолт дандаа хожигддаг гэсэн тий. Бардггүй яг бол ах нар угаасаа залуугаасаа лигд орцсон 2000 оноос хойш. Тэгээд ийм одоо мундаг үе байсан. За Сека огш маань хангардын одоо өсвөрийн багийг бол жинхэнэ босгосон, авч явсан. Одоо хангард Эрдэнэт гэдэг хотод хөл өмгийн соёл гэдэг юм ингээ бүрлдээд нь шүү дээ. Одоо цогоо огш гэж байсан тий. Одоо цогоо огшин шавнар бол одоо саяны дурдсан ах нар байдаг. Дараа нь Сэдэв сүрэн болон Сэргэлэн гэдэг хоёр одоо станц тавьждаг нэг хоёр ах хөл өмгийг Эрдэнэтэд хөгжүүлэх хүүхдийн секцт ажиллаж гисэн. За би болохоор анх Сэдэв сүрэн багш гэдэг Эрдэнэтийн 4-р сургууль дээр ихтэй төшгөлдөг. За манай Сека огшлохороо Эрдэнэтийн 1 болон 8-р сургууль дээр төшгөлдөг. Ерөнхийдөө 3.24, 3.98 хавцаа төшгөлдөг. Одоо гатаж 3.9 шүү дээ. Давартлын 3.24-ийн бүгдөө цуглардаг. Энэ секц ингээ Сека огш маань ингээ анх хөгжүүлж исэн. За Сэдэв сүрэн багш маань 1 жил дасгалжуулаа болоод Сека огш маань ерөнхийдөө одоо бол Эрдэнэтийн одоо та нар ингээд бас адилхан үгд насаас явсан байгаа тий. Яг бидний үеэс эхлээд хамгийн хөгшин бол 86 оны Баяр Заяа, Лапа баяраа за бид идлээ байхгүй. Одоо манай талигаа цагаанаа байгаа, улаанаа байгаа тий. Тэрнээс хойш ингээд Сека шинэ Эрдэнэтийн хөлбөмбөгийн соёлоос алдахгүй болж явсан. Хамгийн одоо хүндлүүштэй юм нь Сека ихний бэлтгэлээр хэлжсэн. За манайхаа сарын 500 төгрөг шүү. Секцнийхэн мөнгөний төлөөр өгсөн. Хэн ч мөнгө төлж байгаагүй. Сека нэг ч мөнгө авахгүйгээр биднийг 10 жил 20 жил энэ Улаанбаатарт болж байгаа тэмцээнд ингэж авч явдаг гэсэн. Тэгэхээр Эрдэнэтийн хөлбөмбөгийн соёлыг ерөөсөө хадгалж Эрдэнэт хөлбөмбөгийн соёлыг устгаагүй хамгийн гол хамгийн чухал хүмүүсийн нэг бол би Сэргэлэн багш гэж боддог. Тийм учраас Сэргэлэн багшийн маань одоо хангарттай холбоотой түүхүүдээс бас яриулъя гэж бодож байна. За баярлалаа. Энэ оройн мэндийг хүргэе та бүгдээ. Би бас Наримтлын оройны 10 жилийн 53 дугаар сургуулийг 1985 онд төгсөөд 87 онд Эрдэнэтэд очив. За яг хөлбөмбөг тоглолт сурч эхэлсэн үе маань 1978 онд би Алдар нийгэмлэгийн Сандаг Дорж гэж багш дээр хүүхэд байхдаа явж исэн. Тэгвэл яг намайг хүүхэдтэй ажиллах гол одоо энэ шалгуурыг өгсөн хүн нь бол Эрдэнэтийн хөлбөмбөгийн одоо тухайн үед Төмөрбаатар гэж багш байсан. Тэгээ тэр багш гаднаас ирсэн гэд багтаа авдаггүй байсан. Тэгээд тэр чи одоо нэг ингээл тамирчтай гар мар өргүүлээд санал хүсэлтээр авдаг юм байсан. Тухайн үед тэгэл нэг хүмүүс нь бие биенийгээ таньдаг болохоор жижиг хот байсан. Бие биенийгээ таньдаг болохоор намайг багтаа аваагүй. Гэхдээ би дотроо нэг юм бодсон. Тэр үед нь би өөрөө тэгвэл энэ багт нь багтдаггүй юм бол би шавнар дөрүүлнэ гэсэн тийм дотроо нэг зорилго байсан. Тэгээд 98 онд би наадмын талбай дээр очисон чинь нэг хэдэн хүүхдүүд шорон дээр тоглож байна. Өөрхөн нэг бөмбөгтэй. Тэгэл би тэр хүүхдүүд дээр очиод нэг жоохон ганц хоёр юм заагаад ярьсан чинь маргааш нь одоо миний анхны шавь талигч Нямка гэдэг нэг шар хаалгач цолгоо хүүхд байсан. Тэр хурц ирээд та биднийг ингээд тасгалжуулаад хөлбөмбөг заагаач гэд хурц ирсэн. Тэгэхэд одоо тэр хүүхдүүд нь одоо ингээд миний шавнаар энэ гато саяын заяыг илдэг Баяр Заяа, Лапа бүгд байсан. Тэгэл би тэднэрт нэг хоёр өдөр тэднэрт хөлбөмбөгийг заасан чинь ер нь бол шөнө хүүхдүүдэд зүудлах маягтай болсон өөрөө. За эднэрт маргааш юу орох уу? Юм орвол би ямар хичээл орох уу? Яавал одоо эднэрийг хөлбөмбөгт илүү дуртай болохгүй гэдэг бодол маань бүр шөнө зүудэнд орж ирсэн. Тэгэл одоо Эрдэнэтийн хөлбөмбөгийн өсвөрийн хүүхдүүдийн хөлбөмбөгт хүчин зүтгэх үйл ажиллагаа маань эхэлсэндээ тэгээд тэрнээс хойш одоо хүртэл өнөөдрийг хүртэл ингээд Эрдэнэтийн хөлбөмбөгийн өсвөрийн хүүхдүүдтэй ажиллаж байна. За тэгээ Сэргэлэн багшигаар чинь айгүй олон гоё түүхүү санаанд орж байна л да. Жишээлбэл би түрүү хэлсэндээ Эрдэнэтийн хөлбөмбөгийн соёлыг алдуулаагүй авч явсан бас айгүй том шалтгаан одоо хөрөнгө мөнгөтэй холбоотой. За хангарт клуб бол яг хуу дээдлийгт 2000 оноос дээдлигийн баг ингээд тоглуулж байгаас яг манай Эрдэнэтийн хүүхдүүдээс талан тоглодог.
Тэгээ бид нар ингээд өсвөрийн тэмцээнд явахлаар хангаар дэвэнд итгэдэг байсан. Тэгээд 2000 онд бид нар ингээд юунд явж байгаа. Эрдэнэт юу анхны улсын аварга ярьж байгаа алдар дээр болж байгаа. Яг урд нь нэг жил Эрдэнэт югдүүд орсон ч гэсэн тэрний олигтой болоогүй. Тэгээд явах гэсэн чинь юу спонсор байхгүй. Тэгээ Секо шилж байгаа. За бүгд дээр аав ээж дээр очиод хэл. Нэг хүүхдээ 1500 төгрөг багштай хураалгаад тэгээд тэрүүгээр чинь би юу гэж чинь яана гэж байгаа. Одоо богооны зардал те. Богооны зардал даан. Тэгээд очиод 7 хоногийн хоол хүнс бүгдийн зам гэдэг. Тэгээ бид нар бүгдээрээ ээж аавдаар очиод ингээд тухайн үед ээж аав айгу Эрдэнэт бас юу гэж чинь 1500 төгрөг их мөнгө байсан шүү дээ. Тэгээ ахаа Германы мөнгө авч байгаа. Тэгээ манай Эрдэнэтийн чинь хэцүү шүү дээ. Бивийнхээ мөнгийг айгу хулгаад натмаа ихтэй те. Оймсондоо төрсикэндээ мөнгнүүдээ Германы мөнгө Германд ерөөсө мөнгө хямарч үндэс байхгүй. Манай Эрдэнэт чинь амирыг хатмаатай байсан байхгүй. Айгу ядаргаад. Гато мэдэн те. Зөндөө дигдүүлдэг байсан бид нар бол. Гато өөрөө жиг дигдүүлдэгээс өөрөө жиг дигдүүлдэг байсан юм бол. За тэгээд Секо өгш биднийг аваад явсан. 3 насны баг аваад Эрдэнэтээс. Тэгээд ингээд Эрдэнэт төрөөл хотынхондоо тоглолт. Бид нар яг үндэ алдар дээр заалны улсын аварга футзал тэргээ зааланд бараг тоглож үзэг үрж байгаа байхгүй. Дандаа сургалтын төвийн гадаа нэг талбай дээр тоглоно. Тэгээ тухайн заалны алдар дээр болж байгаа улсын аварга чинь том бөмбөр тоглодог. Нэг ойгол гар авчин бөмбөгнө. Тийм учраас хаалгач чинь шидэн дунд нь нэг нь ингээд халь түрээд гол орно. Ерөөсөө хөлбөмбөг тоглолтын тийм л болно. Энэ талбай дээр гоё уран тоглолт могод гарах боломж байхгүй. Тухайн үед тэгээд энэ ялангуяа заалны тэмцээнийг бол жил болгон өөрчлөлтөг ганцл газар байсан шүү дээ. Тэгээд нэг жил нь талбай давуулж голын шугам давуулж идэхгүй гээл дараа жил нь болохоор хаадаг хүртэл шидэхгүйгээр дөрмөө өөрчлөлтөг ганцл болсон манайхад байсан дөө. Та яадаг бас үүдэх гонд бол би бас нэг амар гоо сонирхолтой юм ярьчих заяа. Бид нар 2002 онд алдарт футзалны улсын аварга ирэхгүй юу. Тэгээ тухайн үед ягаад чи бид нар айгу мөнгө муутай ирсэн. Тэгээ манай Секо өгч яг үндэ хангаар дэвэнтдэг учраас өөрөөсөө тодорхой хэмжээнд мөнгө гаргадаг. Тэгээд хангаар дээр бид нар ингээд алдар дээр үгэн нэрээд ингээд алдрын нэг өрөнд байрлцдаг байсан чинь тухайн үед алдрын нөгөө байранд байлгахгүйгээд тэгээ бид нар алдрын хойдлын нэг гэрд байрлсан байхгүй юу. 30-уулаа штэ. Нэг гэр дотор. Тэгээ мангаар хүүтэн. Өдөр чинь шараад тий бас алдар дээр нэг байсан тий. Яг тэр 2002 оны хонд гэсэн. Тэгээд бид нар ингээ гэрт байрлана, 30-уулаа байрлана. Тэгээд яаж унтдаг байсан гэхээр нэг 3 ортой тэр гэрнэ. Тэр гэрийг одоо багш яаж олсон одоо мэдэхгүй. Тэгээд тэр чинь утас юрмс гэж байхгүй шүү дээ. Тэгээд ирээд нэгнээс нь гуйгаад ордог. Эрдэнэс биднийг харангуй гардаг гэсэн. Богоон цугаад нэг баахан 30 хүүхд буугаад хаана очих нь мэдэхгүй. Тэгээд багш буугаад за юу ч гэсэн тэдэд очиж гээд нэг айлд чинь. Тэгвэл боломжгүй. Тэгээд 30-уулааг хотоор яваал энэ. Өглөөс эхлээд. Тэгээд ямар ч сан тоглолтоо тэдээсгээд ямар ч очиод мэдчихнэ. Тэгээ алдар дээр ч юм уу мөс эдийн засгаар очиод за тоглолт нэг өдрийн 2-оос юм байна уу бид нар бөөнөр явна. 30-уулаа нөө зааланд үлдэж чадахгүй. Багшид байгаа. Тухайн ч нөө юу автобус үнэгүй шүү дээ. Тэгээ нэгдүгээр хороолтоо орчихно. Нэг айлд очиод бид нар ингээд 7 хоног бай мөнгөний нөгөө болохгүй гэл. Тэгээ нэгдүгээр хороолоос төмөр замруу явал. Тэгж явсараад нэг гэрд байрлахгүй. Тэгээ 30-уулаа нэг гэрт угаасаа багтахгүй шүү дээ ойлгомжтой тий. Ундаг газар мазар гэл. Тэгээд 3 ортой. 3 орон дээр жижигүүд нь одоо гато мато бидний үеийнхэн баггүй юу. Бид нар ингээд суугаад хоошоо надаад унтдаг. Нэг орон дээр 6 хүүхтэй. Тэгээ хөл нь өвөл ингээд готалтайгаа. Тэгээ нөө манай бүгээх одоо энэ хоёр ихээр погоах гэдэг чинь бүгдээрээ газар унтна, хоорондоо тэрвэрлдээд унтна. Нөө бид нар чи Эрдэнэс эртөө нөө хүнжил гудмаас авчрахгүй шүү дээ. Тоглолтын хувцастай, өвлийн гүрдэгтэй, өвлийн гуталтал ирж байгаа шүү. Тэгээ тэр гэрт нь юу вэ? Тэрийгэ бодгоод тэгээд ирнэ. Тэгээ өдөр алдар дээр хоолнд орно заяа. Тэгээд орой нөгөө гэрлэг очино. Тэнгүүд хар зурагтай тэн дээр нэг орой нэг үндэсний телевизээр кино гарна. Тэрийг үзэл бөөнөрөө унтна. Тэгээ сүүлдээ ингээ манайх юу болсон бэхгүй юу? 2002 онд бидэрт нэг Эрдэнэтийн ТС-ийн заалыг өгөөд бид нар зааланд битгэл хийж байгаа заалны битгэл айгүй сайтай болцсохгүй. Хотод ирж чинь хотынхаа айгүй муу санагдаад. Тэгээ манайх чинь дунд нас, том нас нь одоо Баяр Заяа, Бумбара, Лапа баяра одоо манай Ямаагана гэж тийм да талигаач. Бид нар ингээ нэг болоод хотынхны бүгдийг хочдөг. Гатугийнхэн чинь дунд нас одоо Бацуух, Гату одоо өөр хин билээ. Тий Кандо төрөө Соо гэд баахан нөхдүүд ирсэн. Тэгээ бид нар явсараад хоёулаа финалд үлдсэн чинь багш тэгж байгаа байхгүй. За манайхаа ингээд хэдүүлээ ингээд 7 хоногийн тэмцээний 7 дахь өдөрт үрчлээ ингээд хоолны мөнгө байхгүй одоо яах вэ гэд. Тэгээ бүгдээрээ ингээд бинээсээ ингээд нуусан мөнгнүүдээ гаргаж ирсэн. Тэгээд нэг мантуу авч ид, нэг бэлэн гомоо авч ид. Тэгээ сүүлдээ нөө бэлэн гомоо чинь айгүй гоё идэж байгаа байхгүй. Ус байхгүй тухай чинь бэлэн гомоо гэдэг чинь цаастай байсан шүү дээ. Шууд дотор нь бутлаад хуураагаар идчихдэг. Тэгээ эзэн чинь амар гоё амттай бичиж шиг юм шиг тий. Тэгэж идэ. Тэгээд бид нар 2002 оны дээр алдарт ордог финал дээр том нас дунд нас хоёр хэсгийн шатанд амарсан хоцсон багтаа хожигдсон шалтгаан хоол байхгүй. Амар үлссэн. Сунж унах гэж байгаа юм чинь. Тэгээд хоёулаа мөнгөн медаль аваад тэгээд мөнгөн медаль авангууд бид нар Эрдэнэс амар заримдаа ингээд юм юутэй нэг тийм Робин Гудүүд чигэндээ мөнгө байхгүй ирнэ шүү дээ. За медаль аваад аль нэг нас медаль авах юм бол тэрүүгээрээ буцах зардлаа тэрүүгээрээ оройны хоол идээд хэлүүл Эрдэнэт явна гэл.
Тэгээд айдын нас медаль аваасаа гэж бид нар чинь залбирна. Өмнөх жилийн гато өдөр баг насанд алтан медаль авцсан. Тэгээд бид нар нэг тодорхой хэмжээнд мөнгөтэй болоо бөөнрөө хоолнд ороод Эрдэнэт рүү явчих. Тэгээд тэр жил бүгдээрээ мөнгөн медаль аваад нэг Германы өмсгөлгээ тухай төлөмгийн холбоонд өгснөө баахан өмсгөл аваа тий. Тэг чи мөнгө өгөөгүй. Мөнгө өгөөгүй учраас замын зардал байхгүй. Тэгээд нөгөө багш чинь өөрийнх нь өмсгөлийг богоонд хоолоор сольж болоод тэргээр чи бөөнэ. Тэр чинь юу л да. Өөрийнхөө булган малгай савхан гүрдгийг алдрын хуанцанд тавиад эдгээр тоол авч өгч байгаа. Тэгээд бас нөгөө тэмцээний уралдаан тэмцээний шагналт нь мөнгөн шагнал ороод ирэх болов гордод байж их үед тэр үед одоо ингээд заалны дөрөв шиг бөмбөгч юм уу одоо тоглолтын ийм хүүхдийн бодолгоч шагналт нь өгдөг болсон. За одоо тэрийг бол одоо миний үеийн яг надтай хамт нэгэн зэрэг хөлбөмбөгийн спортоор хүүхдүүдтэй ажиллаж эхэлсэн багш нар одоо талигч ганс өгч байна. Хараацагийн тулгаа өгч байна. Мацалагийн инх бол дотроо өгч дээр. За энэ нөхдүүдэд бас хөөрхөн тэднэрийг зарж өгч тэрүүгээр нь одоо тухайн үед бол ер нь боддог толгойд боддог ганц бодол нь яавал хоолтой ойлгохгүй л гэж боддог байсан. Гэхдээ үнэндээ бол одоо тухайн үеийн хөлбөмбөг Монгол одоо лиг гээд заалны тэмцээн гээд дөнгөж эхэлжсэн үе байсан учраас манай огийн болохоор аргагүй одоо дээд лигийнхэн багт бас анхаарал тавина. За нэг том алдаатай юм нь болохоор тухайн үед би бас жоохон татчихсан. Тэгэхээр огийн маань мөнгө өгөл одоо нөгөө хүүхдүүдийн юм дээр татчихъя гэдээ бас хасрал. Тэгээд ингээд тухайн үед тоглодог байх хүмүүс тэгэл нөгөөдгөө чи барьж ирээд секогс танаа хүүхдүүд мундаг байна гэж өнөөдөрт нь би онгороод улам татаад усал хөвцөл өссөн багтаа. Тэгээ секогшин дээр 2020 онд булган малгай ямар ч мөнгөгүй болоод булган малгай хувцаад байд бид нар тоол авч өгчээсэн нэг амар санаж байна. Тэгээ бид нар хүүхд болохоор мэдэхгүй шүү дээ. Тэгээд манай Эрдэнэтийн айгуу сайн байгаа. Тэгээд нэлээ бас нэг санхүүгийн асуудалтай гэдэг бүгд мэднэ. Ирээ танаа хожидод өгчөд хүүхдүүдээ чи бүгдийг хоолнд авах гэдэг маш их айгуу гойдог байсан тий. Ер нь бол тухайн үеийн одоо заяач одоо энэ гато ер нь баяр зай маяа гэдэг бүгд богоо хүүхд байхдаа толгойд нь орсон ганц юм нь бол лигийн баг руугаа орох сонирхол тэдгээр маш их байсан. Тэдгээр хөлбөмбөгийг ямар ч үед хаяагүй байхгүй. Тэгэл гол зорилго нь тухайн үедээ юу байсан бөгөөд хангар гэдэг дээд лигийнхэн баг руу орох сонирхол маш их байсан. Тэгээ яг дээр нь тэр мундаг ах нар нь одоо хангар баг маань өөрөө сайн яваад гоё баг байсан учраас өсвөрийн тамирчдын тэр нэг хүсэл мөрөөдөл нь болцсон байсан тэр. За тэгээд түүх ярихад иймэрхүү яванда одоо баяр цэгэл рүүгээс орно орчин үе яри. Тэрний өмнө би нэг одоо та нар сонирхолтой юм Эрдэнэтийн одоо эдэн тамирчдын сочны талаар ярих гэж бодож байна. За манай гатууны хочтой байгаагүй маа. Өөрөө их л оч өгсөн баг. Энэ Лапа хоёроо гэдэг чинь та нар мэдэн те. Манай шигшээд олж ирсэн. Манай Лапа хоёроо 2002 онд юун дээр бид нар улсын аварт орж байхад Лапа гэдэг зурагтай нэг күрдэг өмсөө явдаг. Тэрнээс болоод Лапа хоёроо бас нэг өөр түүх байхгүй. Баяр заяаг лантуу гэдэг очийг 2002 оны алдрын зааланд одоо энэ Цэнд аюуш одоо энэ Хамар баяраа гэдэг дээ шүү дээ. Одоо баярагч одоо та нар таних болоо баяр жаргал те. Эдгээр 6 дугаар сургуулийн хүүхдүүд ямар амар лантуу шиг зогт юм гэдэг. Манай баяраач Монголд хамгийн хүчтэй зогт гэсэн байхгүй юу? 5 шугамнаас эсрэг багийн 16 хүртэл зогтдог ганц тамирчин манай баяр заяа байсан. Амар хүүхд байхын тийм хүчтэй зогтдог. Тэгээ тэрнээс болж лантуу гэдэг очтоос. Тухайн бөмбөгч арьсан бөмбөгч одооний бөмбөгч шүү дээ. Мангар хатуу мөрөх юм уу шууд толгой хөдөлдөг. Цээж мэжнэр дотор хорсдог тийм бөмбөг байсан. Тэгээ би нөө хорхонд лиг дээр Лүмбайх хор цэвэрлэгч юм Лүмбайх за наа лантуу зогч чинь заяа 16 дараа очих гээд. Бусдын болохоор яг төвөн шугам дээр зогсдог байхгүй. Тэгээ шигшээгийн битгэд болон шигшээгийн битгэдээ тэр арьсан бөмбөгийг төв давуу зогтдог хүн байхгүй. Ганц зогтог нь баяр заяа. Тэгээ Лүмбайх чинь гадаад тэмцээнд явахлаараа хаалагч нар угаасаа зогчдоггүй. Одоо арай гайгүй болсон шүү дээ тий. Хаалагч нар зогчдоггүй. Лүмбайх зогсоороо шүрмсэлд татчихна. Яаж ч Монгол дандаа нөө юу аав. Довтлоо аав. Тэгээ Лүмбайх чинь бараг нэг тоглолтод бараг 20 30 цохон. Тэгээ сүүлдээ шүрмсэлд татна.
Тэгээ Баяр Заяа чи сүүлд орж ирээд ганц бөмбөг даадаг ингээд. Тийм байсан. Тэгээ Баяр Заяагийн хожууд нэг тийм учиртай байгаа. За орчин үеийн одоо хангард болон хангард клубын талаар түүхийг манай Баяр Зангид маань илүү ярих ба. Баяр Зангид маань хизээнээс тоглож эхлэв. За орчин үеийн хангардын талаар нэг сайхан хууч хөрөөж. За сайн байцгаана уу, өнөөдрийн мэндийг хүргэе. За би анх Сэргэлэн багшийнхаа удирдлагын доор бас л хөл бөмбөгийн спортод орж ирсэн. Яг Эрдэнэтотын хүүхэд. 2006 онд автагаа дэлхийн аваргыг үзээд түүнээс хойш тэгээ хөл бөмбөгийн спортод ерөнхийдөө орсон байгаа. Тэгээд миний яг дээд лигийн хамгийн ихний тоглолт гэх юм бол 2017 онд. Би 10 жилээ 2014 онд төгсөж 3 жил нэг гадагшаа явж сурчаад тэгээ буцаж ирээд тэгээ яг дээдлэгт хангард багтаа хүчин зүтгэж эхэлсэн. За тэгээд яг одоо үеийн орчин үеийн хангард болон одоо яг rivalry гэж ярих юм бол яалчгүй эрчимд байгаа л да. Тийм. Монголд хамгийн олон аваргыг авсан баг байна. Хамгийн олон жил анх 96 онд дээдлийг зохиогдоод түүнээс хойш одоо хүртэл оршин тогтнож байгаа бараг л 2хан баг байна. Тэр нь эрчим болон манай хангард байгаа. Тэгээ энэ хоёр багийн үе үеийн тоглолтууд бол үнэхээр өрсөлдөөнтэй ширүүн болдог. 2017 онд би анх лигт орж ирээд 17 онд бол эрчмийг манайх яг Эрдэнэттэй хүлээж авч ирсэн. Тэгээ тэр тоглолтод болохоор одоо санаж байгаа 3-3-аар тэнцэжсэн. Тэгээ миний хамгийн анхны карьерийн улаан картер тоглолтын дээр гарч ирсэн. Тэгээ энэ жил ч гэсэн одоо миний бас хамгийн сүүлд авсан карт манаас улаан карт эрчмийн эсрэг байна. Тэгээ бодохоор энэ хоёр багийн маань тоглолт их хоорондоо нэг нэгнийхээ доор орох дургу, нэг нэгнийхээ болж өгөл дээр нь гарахыг үздэг. Хоёр баг маань ихтэй аль байрлалч байсан те. Ерөөсөө л нэг нэгнийхээ дээр гарахыг хүсдэг байдаг. Тэгэл одоо тэгээ бас миний нэг хувийн бодол байгаа л да. Энэ хоёр багаас бол олон бас шгшээ огийн тамирчид бас бүрдсэн болов. Ялангуяа одоо эрчим маань дээдлэгт 12, 13 төрсэн баг. Тийм. Тэгэхээр ер нь бол шгшээ багийн цөмийг бол ер нь эрчимээс те. Бас одоо хангардаас ч гэсэн бас манай гат бах байна. Олон жил бас шгшээ хангартаасаа төлөөлж явлаа. Тэгэхээр яг энэ хоёр баг маань ерөнхийдөө Монгол улсын хөл бөмбөгийн түүхийг бас аваа явчин гэхэд бас нэг буруудахуулах гэж юу хөвдөө боддог. Тэгээ одоо түрүүн бас хэлсэн Баяр ах маань байна, Соох гэл Лапа гэл зөндөө ах нар байна. Тийм байна. За өстой яа харахгүй 96-оос хойш 20 баг байгаа тий. За би нэг rivalry ярьчих. Би хоромхонд ороод 2003 онд 4 онд оюутан болоод хоромхон хангардын rivalry Монголд 3 жил бүр алаан болчихсон. Яг тэр эрчмийн ах нар чинь 40 хүрээд эрчим гэдэг клубч айгу суларсан байхгүй юу? 2004, 5, 6, 7 онд эрчим гэдэг баг суларсан. Эрчимчийн хүүхдийн баг байхгүй. Тэгээ хангард хоромхоо юу хүүхдийн баг та. Тэгээ хамгийн сайн одоо хотын нэмжлэг хоромх руу орсон. Хангардад бас зарим сайнууд нь орсон. Хангард хоромхоо 4 оны финал тоглоод хангард 1-0 хоцож л Мумахан голоор. 2005 онд тоглоод хоромхон 4-1-ээр хоцожлаа. 2006 онд Монголд лиг болог улсын аварга болоод Эрдэнэтэд юу болсон бэ? 7 хоног улсын аварга болоод. Тэрэн дээр хангард хоромхоо хоёрын дээр хагас шиг тоглолцсон. Амар тоглолтос. Би тэн дээрээс улаан уц авч гарч ирсэн байхгүй. Яг тухайн үед хангардын талбайд орж байгаа манай аав ээж чи Эрдэнэтийнх намайг үзээс сууж байгаа. Тэг чи хүүхэд нь хотын багаас тоглоод идэг. Тэгээ манай найзууд ангийнхан ирсэн заяа зайл мэлгээ орилж идэг те. Яг л хотын багаас тоглож идэг. Амар эвгүй байлээ ш тэр чи. Их орон их нутагтаа ирчээд найзууд аав ээжийнхээ өмнө тоглож идэг. Өөр багаас тоглоо улаан уц авч те. Тухайн үед яг нэг манай Эрдэнэч атманууд ихтэй нөө шүүгчдийн дарамтлаад Аста наад хэдээс нэг нь улаан уц гарахгүй л ийхгүй гэж хамгийн нөө жоохон нь тэгээ хамгийн нөө бас нэг улаан уц өгчгөр хүн байгаа шүү дээ. Заримд нь сүгж чадахгүй. Тэгээ би яг улаан уц авч гарч ирсэн байхгүй. Тэгээ яг энэ нэг 3 жил бол хангард хоромхон хоёр болсон. Амар rivalry болчихсон. Бүр алдцдаг байсан. Тэгээ өнөөдөр бол бас яг их гоё өдөр байна. Бас түүх ингээл яриад байхдаа бас ингээл юм бас ингээл ярих дээр гарч ирээд байл л да. Эрчим манай хоёр 2002 онд Монголын түүхэнд 3 цаг 30 минут тоглосон түүх гэдэг. Одоо 3 цаг 30 минут дээд лигийн аваргын төлөө тоглосон хоёр баг эрчим манай хоёр. Манай хоёр эхний 15 гэл шорон одоо манайхны 15 дахь зат байна шүү дээ. Энэ дээр тоглож илээ. Эхний 45 минут тоглоод яг дуусахад хоёр дахь гол нь манайх отон тоглолтоос гол ачаад орчдөг байхгүй. Тэр нь одоо отон чив шиг, отон би чив шиг хоёр шүүг шиг отон дагалдлаа гэдэг. Манай тэр голыг тооцох гэдэг асуудлаас болоод хоёр шүүг шиг ингээд тэгсэн чинь 3-ын төлөө тоглосон Моора дахны хоёр баг хоёлаа гарч ирээд ингээд зогсчоод энэ хоёр ингээд тэглээ ингээл гараа зогсож чинь.
Тэгээд тоглолт зогсоод ингээд арай хийж ярьж байгаа та нар одоо ийм боллоо байж түр байж та нар энэ тоглолтын чи асуудыг шийдэн мэднэ гэж байгаа манай хоёрыг тоглолтыг 20-30 минут болоо. Тэгээд манай хоёр ахаал 20 минут тоглож идэл ахаал ингээд нөгөө хоёр баг гараад ирнэ. Ингэсээр 3 цаг 30 минут тоглож иж манай хоёр нэг нь алтан медаль нэг нь мөнгөн медаль аваад дархан Моора хоёрт 22 медалийг 11-11-ээр нь хөл медаль өгч дуусч ирсэн түүхт. Одоо энэ бол бас Монголын түүхэнд бол 3 цаг 30 минут байтгаа баг дэлхийн түүхэнд 3 цаг 30 минут тоглосон бас түүх байхгүй хоёр баг. Тэр түүхийн бас гол юм нэг өмнөх хүрээлэндээ тоглож байсан хоёр баг дээр нь шүүгч нэг нь отон гэж нөгөөх нь талбай шүүгч нь отон биш гээд тэгээд тэрнээс болоод зодоон болоод шүүгчрээ байрж авч зодоод бөө юм болоод финалийн тоглолтод болчих финалийн дундор нөгөө хоёр багч хоёулаа орж ирээ тоглолтыг явуулахгүй. Бас ингэсэн гэдэг байхгүй тий адилхан нөхцөл байдал үүссэн гэ. Тэгээд хүрээлэндээ тоглолч бөөн зодоо нөгөө шүүгч мөгж байгаа нүүр амруу ингээд жийж мэгээ тэрээ унгаацсан. Тэгээд сүүлдээ нөгөө хөлбөмбөгийн холбооч нь зохион байгуулж байгаа яг финалийн тоглолтод ингээд шийдэгчиж байгаа. Хүрээлэндээ авсан багуудаа яаж чадахгүй. Бонжгол зодолж байгаа учраас за ингээд 22 медаль ингээд 11-ээр хуваагаад өгчөө гэд. Тэгээд 2002 оны дигийн медалийг бол тэгж хувааж өгч ирсэн. Тэгс чи ганц гоош ярьж байсан байхгүй. Энэ гайгүй за яасан гэж чи. Бид нар 220-оос юун дээр тоглосон гинэ. Энэ 15 дугаар ороод дээр тоглосон чинь 11 зогх гэж чинь 11 зогсыг ална гэж зоххон байхгүйсэн гинэ. Тэгээ одоо яах вэ гэдэг чи багш нь тэгсэн. За багш нь гараад зогч одоо өгч настай хүнийг надад зодчихгүй болов гэд. Тэгээ багш нь гараад 11 зогоод алдсан гэж байгаа байхгүй. Тэгээд иймэрхүү юунууд бол зөндөө байсан байгаа манай юм дээр бол. Дарханд төлгөөний явж л 2005 оны лиг дээр 5 оны лиг дээр дарханд мазаалаа дарах хоёр тоглосон чинь бид нар яг тоглолцоод буцаад хот руугаа ирсэн. Тэгсэн чинь мазаалаа дарахны тоглолт дээр согтуу нөхөр тоос гарч орж мазаалагийн тоглолцны бусаад талбай дээр мазаалагийн тамирчид дарахны үзэгчтэй бол бидүү зодон болоод тэгээд мазаалагийнхаа дараагийн 2 дугаар тойргийнхэнд манай хоромтод олохгүй ирчих бүгдээрээ ингээд энэ тэнтэй хавд. Уу яа тэр нөө утас мотос сошиал байхгүй шүү дээ. Мдээгүй дараа нь мэдчихэж шүү. Уу яач вэ гэж. Уу харин дарханд ийм зодоо болоод. Тэгээд Эрдэнэтэд болохоос 20 дугаар тойргийг болиулаад 2005 оны лиг чи Улаанбаатарт үргэлжилж ирсэн. Ийм тохиол байгаа. Яг иймэрхүү түүх ярих юм бол ер нь зөндөө шүү дээ. 2010 онд л одоо нөгөө шүүгчи чинь финалийн тоглолт дууссан чи автаа нийлүүлээд зодсон тохиол байгаа шүү дээ. Монголын дээр хашааг. Тэрнээс хойш дарханд ер нь лиг зохион байгаа. Дарханыхаа амар хэцүү байхгүй. Очоор дандаа зодоо болно. Тэгээд дандаа сохтон хүмүүс үзэн тэнд. Тэгээд дархан хожигдох юм бол зодооноор дуусахгүй юм бол байхгүй. Айгуу тийм төвхтэй тэгээд дархан ер нь бол айгуу эвгүй газар шүү манайхаа. Манай Эрдэнэтэйс ингээд дарханд 2 цаг зогсоо ирдэн шүү дээ. Тэр 2 цаг бол бас эвгүй те. Тэгээд 90-ад оны сүүл 2000 оны ихэр бол тэнд ерөөсө буудаг амт байдгүй байсан шүү дээ. Буухлаа зодуулчих гадаг байсан. Ер нь эвгүй газар байсан шүү дархан гэдэг. Хөл өмгөө нас тийм байсан. За тэгээд баяр цэнгэлээс ахад асууя. Орчин үеийн манай хан гардын маань одоо суур хэр байна аа? Залуу боловсон одоо залуу боловсруулж ирдэг те. Хүүхдүүд маань ерөөхдөө хэр бэлтгэж байна гэж асуух гэсэн. Сека ошиг одоо залгамжилж байгаа дасгалжуулагч нар ер нь хүүхдийн баг дээр хэр байна гэж бас мэдээлэл өгвөл. За одоо бидний доотлын үе болон манай өсвөр үеийнхэн бол ер нь сайн байгаа. Үе үедээ. Одоо яг ярих юм бол 10-аас 16-наас бол ер нь өөрөө өөрсдийнхөө насандаа бол нэлээд сайн амжилттай байгаа. Тэрийг бол би хувьдаа айгүй их сайшааж байгаа. Тийм бидний бас дараагийн залгамж халаа бидний дүүнер маань гарч ирээд хангард багийнхаа түүхийг дахиад шинээр сайн сайхнаар бичих юм байна гэж би ер нь хувьдаа харж байгаа. Яг одоо өнөөдрийн байдлаар ч гэсэн тоглож байгаа дийлэх тамир Эрдэнэтийн дийлэх тамирчид маань бас багшин шав байна л да. Дээрээ багшин шав өөр үний шав биш. Дандаа л багшин шав. Тэгэхээр ер нь одоо хүртэл багшийн маань яг хийж байгаа энэ хүүхдүүдийн төлөө 98 оноос хойш энэ явж байгаа хичээл зүтгэл бол маш сайн амжилттай байгаа гэж би хувьдаа дүгнэхээр байгаа. А дунд нь бол яг хуу 14-5 онд багш нэг урагш авсан. 16 он. Тэ. Тэр үед бол яг хуу нэг хэсэг жоохон салгарсан. Тэ. Гэхдээ түүнээс хойш одоо бол ер нь сайн байгаа. Ирээдүйд гэрэлтэй байгаа гэж харж байгаа. Тийм байна. Багштэйгээ бас өөрөө нэмээ ярих баг. За Сека ошис өмнө багш нар бас нэг үлчээ. Манай Сека ошил яахааргүй Эрдэнэтийн хөлбөмбөгийн соёлыг одоо ингээд 20 гаруй жил авч явж байгаа хүн гэж бол одоо баг бүх шавнарт батлах бах те. Бид Сека ошис нэг юм асуух гэсэн. Бид нар дээр ажилладаг байхад багш ингээд биднээс эзэж нэг сургалтын төлбөр гэж авч байгаагүй. Хизээнээс ер нь одоо ингээд хөлбөмбөгөөс ингээд тодорхой хэмжээнд цалин авдаг те хүүхдүүдээс мөнгө авдаг яг ийм их уурсан бэ. Та бол ингээд хувийн амьдралаа баг хайсан шүү дээ. Сүүлдээ ажилласаач гарч ирсэн те. Биднээс салжуулах гад. Хизээнээс хэрч одоо юу л биш те. 22 оноос л эхэлж байгаа шүү дээ. 2000.
Тэр хүртэл ямар цалингүй хүмүүстэй ажилладаг те. Бас амар угаас юм гэсэн. Яа Баяр Цэнгэл маань дахиад нэг жоохон одоо орчин үеийн талаар ярий те бас. Багийн ахлагч. За манай Баяр Цэнгэлийг бол би яг таньдаг өстэй. Сүүлд бол ерөнхийдөө гэдэг үгээр илүү сайн таньдаг болцсон. Тэ ерөнхийдөө гэдэг одоо манай сэтгүүлчдийн дундаас тийм хүмүүс байдаг байхгүй. Нийтлээ эхлүүлэхдээ дандаа үндсэндээ гэж эхэлдэг те. Тиймэрхүү хүмүүсээ тэрүүгээрээ хоцолцсон хүмүүс байдаг бол Баяр Цэнгэл нь бол нэг юм дээр ерөнхийдөө хэд хилцсэн бэ орог. Нилээд хэлсэн байх. Тэгээ нийлээд хилцсэн өснө. Тэрийг хараад ерөнхийдөө хитүүсээ таньдаг болсон. За Баяр Цэнгэл маань гоё орчин үеийн талаар өөр гоё хан гардын талаар гоё юм яриул. Юу ярмаар байна? Сонирхолтой түүх ч юм уу. За би чиний өмнө нэг юм ярьчих. Би ингээ хөл бөмбөг амар уншдаг, үздэг гэсэн байхгүй. Тэгээ манай Эрдэнтийнхэн бүгд мэдхгүй. Тэгээ би ч нэг ярьдаггүй. Бид нар ч тоглоол. Тэгээд хоорондоо ингээд хүүхдүүд тоглож байгаа явчихдаг гэсэн шүү дээ. Тэгээ нэг өдөр бид нар ингээд юун дээр наадмын талбараар тоглож чи нэг халамцсан ирсэн байхгүй. Тэнгүүт Эрдэнэт төлөмөд тоглох хүүхдүүд байд юм уу? Та нар Вамбасныг мэдхүү, тэрийг мэдхүү гэхлээр мэднэ гэдээ ярихгүй юу? Тэгээ сүүлдээ бид тээр ингээд тоглох хөлбөмбөг яриад манай хэд бүгдээрээ тойр цугаад тэгэж анх одоо эдэр намайг гайхаж яаж хөлбөмбөг ингэ сайн мэддэг ингээд. Тэгээ багш хүртэл тэгжсэн байхгүй. Чи ингээд хүүхд байгаасаа спортын сэтгүүлч болох нь тодорхой болцсон. Багаасаа ингэ. Тэгээ бид нар Эрдэнэтэс ингээд вагон цугаад явхад надаар баах юм яриулдаг гэсэн. Дэлхийн улсуудын түүх, хөлбөмбөгийн түүх гэл ерөөсө боонд төрч утас байхгүй, сонин ном гэдэг юм байхгүй. Тэгэж айгүйх явдаг гэсэн. Одоо тухайн одоо юу гэдэг чинь одоо нэг тийм өөдөгөө гаргадаг хэрэгсэл Google байсан юм шүү. Тий, өөдөгөө гаргадаг юм хэд баг хэрэгслээсэн. Тий, тэгээ мэрэгчлээ тийм багасаа сонгочихсон. Чамд ингээд гоё холбоотой гоё тийм сонирхолтой түүх байл гоё яриач их гээд. Хангар клубтэйгээ зөндөл түүх байгаа л да. Гэхдээ яг одоо бол сайн орж ирэхгүй байна. Одоо бол ярмаар бас гэдэг бол одоо манай одоо үеийн өнөөгийн мэрэгжлийн хөлбөмбөгийн тамирчид маань бол үнэхээр мундаг болсон байна, сайн болсон байна. Би бас шгшаа багтаа нилээдгүй хэдэн тоглолт хийлээ. Олон хүчтэй багуудын улсуудын эсрэг тоглолтоо. Одоо манай үеийн хөлбөмбөгчид бол өөрсдөө маш сайн бэлддэг болсон байна. Дотоодын тоглолтонд доош тэр гадаадын тоглолтонд доош тэр. Одоо бидний хамгийн том дэлхийн хөлбөмбөгөөстэй айдлуулдаг хүмүүс байгаа шүү. Хөлбөмбөгч гэлтгөө бусад спортын салбаруудаас тэдний би бас яг тантай адилхан жоохон юм судлах жоохон дуртай тал нь л та яг спортын төрөлтөө. Тэгэл одоо жишээ нь Роналдо, Леброн, Месси гэл судлангууд өөрсдөө хэрхэн яаж бэлддэг те. Орой 7 цагийн тоглолтод эдгээр хүмүүс маань зөвхөн яг тэр өдөртөө биш. 2-3 өдрийн өмнөөс эхлээл хооснуудаа бэлдэж гин, өөрсдөө майндсетийг өөр болгож гин. Тэгэл өөрсдөө бие физиологийг ч гэсэн үнэхээр сайн билж байна. Яг л түүний адил одоо манай дотоодын тамирчид маань бас тэгж өөрсдөө бэлддэг болсон байна. Түүнийхээ дагуу бас өрсөлдөөн нь бас үнэхээр сайн болсон байна. Одоо бид нэр яг Азийн яг одоо Япон, Солонгос, Ираныг ярихгүйгээр бусад орнуудтай ер нь тэднийг том улсуудыг гэртээ дуудаад Монголдо тоглолт ихэд бид нэр энэ тэнцүү тоглолтдог болсон байна. Заримыг нь хожиж гин, агуул гараа бол сайн тоглолтдог болчиход байна. Тэгээ ер нь тийм байгаа. Тэгэхээр бас тамирчид маань бас улам илүү тэрийгээ дахиад апдейт хийгээд, апгрейд хийгээд явах юм бол бас бид нэр бас дараагийн бас өөр төв рүү гарах тамирчид маань бас бэлэн байгаа гэж би хувьдаа ер нь харж байгаа. Одоо тэгэл манад Ганбаяр маань байна, Төгөлдөр гээл одоо чек тоглож байгаа те. Тэгэл одоо зөндөө олон тамирчид маань байна. Тэдний араас маш олон тамирчид явах байх гэж би бол дотроо боддог. Бас өөрөө ч гэсэн бас явахыг бас их хүсдэг. Тэгэхээр бас Монгол тамирчид маань тэрийгээ бити аллаасаа бас багийн бусад багийн бэлтгэлийг би сайн мэдэхгүй байна. Манай багийн бэлтгэл дасгалжуулагч маань бас бид нарыг бас тийм байхыг бас илүү төлхөө шаарддаг. Одоо ер нь бид нэр бас огийн ах маань хэлсэн шүү дээ. Одоо лиг маань өмнө 3-4 сар болоод өнгөрдөг байсан бол одоо бол ер нь баг жил дамнаж байна. Тэгэхээр одоо ер нь бид нар бас жилийн 365 өдөр өөрсдийгөө бэлдэж байгаа. Одоо тэгээд тэмцээн одоо 10 сард завсарсан бол 10, 11, 11, 12 гээд энэ сарууд бол одоо тамирчин болгон бол энэ өөрсдөө бэлддэг болсон байна. Тэр нь бол үнэхээр сайшаалтай байгаа. Тэгээд тэр нь ч гэсэн одоо яг өнөөдөр хөлбөмбөгийнхаа өрсөлдөөнийг харах юм бол байна л да. Монголын хөлбөмбөгийн одоо Премьер лигийн маань 10 баг бол үнэхээр энэ тэнцүү өрсөлдөж байна. Тэр нь бол яг үүгээр л харагдж байгаа юм болов уу гэж би хувьдаа бодож байгаа. За тэгээ манай орчин үеийн тамирчнаас одоо сошиал медиа дээрэс нь хилэлтэй болсон тийм гадны тамирчдын бас түүхүүдийг их харж байгаа. Одоо Леброн Джеймс
би нэг юм уншиж тэгж нэг өдрийн тоглолтод бэлдэх гэж 5 цагийн өмнө ингээ бэлтгэлдээ ордог гэж чинь. Яг бол 5 цагийн өмнө бие хаалж тэр ахилсын шүрмөсийн өвдөгний юунууд дээр ачаалууд өгж бэлтгэл хийгээд ингээ бодохоор бас тэр хүмүүсийн одоо хуу хүмүүсийн хандлага айгүй мундаг. Энийг болохоор манай одоо тамирчид маань заавал дасгалжуулагчаар дамжихгүйгээр өөрсдөө ингээ харах боломжууд бас айгүй гоё нээгдсэн болоо. Тийм учраас тамирчид маань одоо хувийн сахилга бат эдэр айгүй өндөр болцсон тийм зүйл бас харагдаад байгаа тийм. За ингээд өнөөдрийн подкаст маань ингээд дуусах болоогүй байна. За ингээд одоо нэг өөрчлөлт хийх гэж хэдүүлээ нэг хэсэг хугацааны дараа за манай Монголоос Манчестер руу дугуйтай явсан очроотойгоо хэдүүлээ бас уулзъя. За ингээд хэсэг хугацааны дараа бүгдээрээ эргээ уулзцгаая. За ингээ манай хангард клубын маань одоо хөл өмгийн дараадаг подкастын 2 дугаар үе эхэлж байна. За 2 дугаар үе дээр одоо Монголоос хөл өмгөөр дэлхийд гарсан гэхдээ тоглогчийн өөр биш. Тэгтээ одоо яг хөл өмгчний өөрөөр дэлхийд гарсан нэг хүн байгаа. Энэ бол манай Ваза буюу очроо байгаа. Тэгэхээр очроогоос нэг юм асуу. Дэлхийд ийм юм хийсэн айгу баг шээ тийм. Яг үндэ айгу баг байдаг. Тэгээ яг энэ урам зориг, энэ ирч хүч яг юунаас анх санаа авч гарав, яаж гарав тийм. Энэ талаар одоо бидэрт бас гоё хуваалцаач. Энэ бол одоо амар том мөрөөдөл. Бид нар бол хүүхд тогтоо хөл өмгийн дэлхийн аваар тоглох юмсан одоо Роналдо шиг болох юмсан гэж мөрөөдж байгаад энэ үн чинь хөл өмгчин болно гэж мөрөөдсөн. Болохгүй болохоор нь за болохгүй бол тийшээ ингээд очичий гэдэг одоо тий дугуугаар очичий гэсэн амар том мөрөөдөл ингээд дуусахгүй байхгүй. Энэ үнээс одоо ахаа зөндөө юм гарна. Тэрийгээ ярьж ирсэн. Тэгэхээр яг энэ Манчестерт очисон энэ урам зориг одоо инспирашн юунаас гарч вэ? Энэ талаараа нэг гоё тэр даавалцал. За бүгдэнд нь орой минь. Яг миний орон зориг бол угаасаа л яг нөгөө нэг мэрэгжлийн хөлбөмбөгчин болно гэдэг мөрөөдлөө яг биелүүлэх тэр одоо юу гэмдэ итгэл үнэмшлээ ерөөсөө гээгээгүй. Дээрээс нь яг 26 таа олцсон. Тэгээд яг мэрэгжлийн хөлбөмбөгчин энтергээ ярихаач одоо тэгээ бас нэг өөрөө бол яг бүлээн төсөөж эхэлж байгаа байхгүй. Тэгээд за тэгвэл яг тэр одоо зорж байгаа мөрөөдж байгаа газараа яаж очивол яг нэг тийм тамирчин хүний одоо юу гэмдэ нэг хичээл зүтгэл хөлс хүчээр нэг очсон яг тамир одоо хөлбөмбөгчин болж чадаагүй ч гэсэндээ нэг тамирчин хүний нэг төвчээр зааж очивол юу гэж болох вэ гээл. Тэгээд яг анх дугуйтай эхэлчихсэн. Тэгээд дугуй бол ер нь бол тэгээд гинтийн зүйлээс тэгээд эхлээд бол за хөлбөмбөг тоглох юм чи гүйчүүл бараг чадах юм байна да гэж бодож байна. Тэгээд сүүлдээ яг за дугуй бол яг би өөрөө ганцаараа явахад хамгийн тохиромжтой юм байна. Дугуун дээрээ цүнхэндээ яа хэр гадаа оноход одоо бүх юмаа багтаага аваа явуулчин. Дээрээс нь би л өөрөө итгэж байгаа, би л өөрөө тэрний төлөө явж чадах юм чинь тэр бол яг одоо гэмдэ яг ганцаараа хийж чад хамгийн зөв сонголт байсан юм. За зарим нь бас мэдэх бах дээдлийг тоглож ирсэн. Тэгээд бид хоёроо самтаа цог тоглож ирсэн. Тэгээд одоо яг өнөөгийн хөлбөмбөг ярих юм бол 22 онд юм уу да. Би багасаа өөр баг руу шилжээд тэгээд яг Вазатай нэг баг орж тоглож ирсэн. Тэгэхэд бол Ваза бол бид нэр яг яардад бэлтгэл хийдэг байсан. Зайсанд. Тэгэхэд Ваза маань бол ер нь одоо тамирчид цаа мэдэх баха эрхээгээд нэг ах тасалж өгч явах үүдэг. Одоо саксан дээр ажиллаж чинь, волейбол дээрээс ажиллаж чинь. Тэгэхэд Ваза тэр хоёрын яриаг сонсож байгаа. Ваза тэгдэг гэсэн. Ха би өдөр болгоо ингээд 7-аас 10 км гүйж байгаа. Гэл тэхгүй юу? Тэр чинь өвөл байсан шүү дээ. Би бодоод юу яриад байгаа юм чи одоо амардгүй юм уу? Гэл тэгдэг байсан. Тэгээ манай Ваза маань айгүй өөрийгөө сайн бэлддэг тамирчин байсан. Тэгээд яаж юм хөө тэ өөрийгөө ингэж бэлддэг, тоглолтондоо бэлддэг, өөрийгөө өвүүлчихсэн амраадаггүй, өөрийнхөө яг энэ бэлтгэлжилтийг авч явдаг байсан бай. Тэгээ энийг яг юунаас сурсан бэ гэдгийг асуумаар байна. За яг одоо миний нөгөө нэг хамгийн том одоо яг энэ дугуйгаар ч байна уу юугаар ч хамгийн том даваа тал бол туушлаа байдал гэж боддог. Яг анх одоо хөлбөмбөгчин болно, мэрэгжлийн тамирчин болно гэж бодсон цагаас хойш ер нь за би яг мэрэгжлийн тамирчин болохын тулд юу хийх ёстой вэ? Бэлтгэл сайн хийх ёстой. Бэлтгэлээ сайн хийхин тулд одоо юу гэдэг юм? Олцсон цаг болгон дээр ер нь өөрийгөө аягүй хичээж одоо тэр цаг болгон дээр ер нь ямар нэгэн зүйл сурахыг хичээдэг байсан. Тэгээ эхний нэг 2 жил бол угаасаа мэдээж хэцүү анх одоо 15 настай одоо хөлбөмбөг тоглож эхэлжсэн гэл. Тэгээд ер нь бол ингээд муу байгаад байгаа шүү дээ. Тэгээд яг ингээд юу яаж ингээд сайжрахаа мэдэхгүй ингээд яваад байсан. Тэгээ эхний 2 жил бол ингээд тасралтгүй бэлтгэл хийгээ явсны дараа тэр нэг тийм дадал шиг болсон. Дадал одоо өдөр одоо ямар ч өдөр байсан бэлтгэлээ хийж ш тэр нь бол ингээд аягүй гоё болдог. Тэгээ тэндээс ингээд ямар ч одоо бэлтгэлийг хийсэн одоо юу гэнтэй нэг тийм хэцүү байна. Одоо шамтмаар санагддаг байсан гэх юм уу? Нэг тийм дотроос мөрөөдөл маань ингээд ер нь ингээд
аюу хасаад байсан. За би мэрэгжлийн үйл өмчин болон тэнд очихын тулд заавал энийг хийх ёстой гэж тэгээд бэлтгэл хийгээд байсан. Тэгээд ер нь одоо ингээд харахаар яг сая ингээд дугуйтаа явхад хамгийн том давуу тал болсон зүйл бол сүүлийн 10 гаруй жил ингээд тасралтгүй өөрийгөө бэлдэжсэн яг энэ нэг жилийн хугацаанд маш олон хэцүү зүйл тохиолдоход ерөөсөө нөгөө нэг бууж өгөх тийм юу өгөөгүй гэх юм уу? Биеийн ч юм уу ядраач юм тийм юу ерөөсөө өгөөгүй. Харин ч илүү амархан санагдчихсан. Нөгөө мэдэн шүү дээ. Воёхоны нэг амар эвгүй гүйлт гэдэг чинь нэг талбай тойруулаад нэг хид явдаг үлээ. Тэр гүйлтэн тийм. Тэр гүйлтэн дээр би нэг удаа бүр үнэхээр амтэн болчихсон бохоо бүр. Тэгээд яг дуугаа жигээд ингээ хэцүү санагдаад явж байхад яг тэрийг боддог гэсэн. Йоо за тэрний хажууд энэ бол нэр үнэхээр амархан байна дөө гэж бодоод. Ер нь хөл өмгийн бэлтгэлийн хажууд бол үнэхээр амархан байсан надад. Тэгээд өдрөө болгон дуугаа жигээ явж байгаа нь тэгээд сүүлдээ бүр ингээд зүгээр л нэг өглөө босоод ажиллаа явж байгаа юм шиг дуугаа унаад явдаг. Тэгээд оройн нэг ингээд гэртээ очиод амарч байгаа юм шиг майхандаа ингээд амарчдаг тий. Тэгээд ер нь ингээд хүн өөртөө бэлтгэлийг дадал болгочих юм бол тэгээд алхмаар ингээд сайжраад ер нь өөрийнхөө сэтгэл зүйдээр л аягүй их ажиллах хэрэгтэй гэж. Очроосоо ингээс ч бас амаргуултай өдөрт ингээд 10 км 7 км ингээд тамирчин өнгүүнүүд. Тэгээ манай тамирчид өөртөө ямар нөхцөл бас байдаг үлээ цалин хангамжааслаа. Тэгэхээр одоо орчин үеийн тамирчдаас бодъё. Одоо ингээд дэлхий дээр ингээд одоо манайх шиг ингээд хөл өмгийн орчин муу усаас ингээд од тамирчин ганц хоёр гарч байгаа шүү дээ. Тэдний түүхийг харахаараас тэгдэж шүү дээ. Өглөө ингээд бараг сургууль руугаа 5-6 км гүйдэг. Өдөрт ингээд хувийн бэлтгэлээ дасгалжууд өчгөж ингээд хийдэг одоо ингээд амар их юм. Тэгэхээр манай орчин үеийн тамирчдын маань одоо юу гэж өөртөөгөө ийм бэлтгэл хийж байгаа юмуд нь хэр вэ? Одоо хоёроо тоглож байгаа хүмүүсийн өдөртэй хэр их хамтж байна, хэр хөдөлмөрлж байна. Одоо чинийх бол ингээд өдөрт 7 км 10 км үндчихэд миний хувьд бол амар хөдөлмөр байгаа байхгүй юу? Энэ бол одоо юу гэж чинь мэрэгжлийн тамирчид бараг зарим нэг чаддаггүй зүйлүүд байгаа шүү дээ. Тэгэхээр манай монголчууд одоо ерөөдөө энэ тал дээр тамирчид маань ер нь хэр бэлтгэл хийж байна вэ? Хэр өөртөө ингээд одоо спортод юм зарцуулж байна гэдэг бас яриул. Миний хувьд бол одоо юу гэмдэ анх ингээд хөл өмгөд орж байхад карманд бол 2000 төгрөгтэй. Тэгээ манайх бол наргийн голд байдаг. Тэгээ наашаа орж ирэхдээ 1000-ын үрчдэг. За тэгээ өдөр яаж хийж нэг 500-ыг ус чавдаг ч юу чавдаг. Тэгээ 500-таа үлдчихдэг байхгүй. Тэгээ орой харахаар ганцхан суух мөнгөтэй. Тэгээд юу н цэцэрлэг түрэл юм уу 120-оос сафра хүртэл байнга алхдаг. Тэгээд гэрлүүгээ яг 500-аар суугаад харьдаг. Тэгээд тэр болгон дээр би ерөөсөө зүгээр тэрийг бэлтгэл гэж боддог. За ингээ алхаж байгаа ч гэсэн надад бэлтгэл. Тэгж явсаар аваад ер нь ингээд гүүхч өнөө ер нь ямар ч юм хийсэн тэр нөгөө нэг за би өөрийнх нь хийж байгаа болохоор энэ надад ашигтай гэдэг үднэс ингээд байнга бэлтгэл хийдэг үстэй. Яг одоо яг миний тэр үед харах юм бол угаасаа Монголд ингээд яг тамирчин ингээд мэрэгжлийн тамирчин шиг те гой хоол ундаа ингээд бүх мөнгөө зарцуулаад тэгээ бэлтгэлдээ ингээд өөрийгөө одоо хөгжүүлэхэд бас ингээд мөнгө зарцуулаад гэдэг чинь бас жоохон юу байсан л та хэцүү байсан. Одоо бол ингээд аюу гоё болж эхэлж штэ. Тамирчдын цалин мөнгнөөс ахуулаад өөртөө гарах цаг хугацаа тэгээ зөвхөн хөл бөмбөгөө тоглоод явдаг болж байна. Яг одоо юу гэмдэ 2000 оноос хойш моншод би бол яг тэгж амар 100% ингээ хөл өмгөөрөө ордог байсан гэж бодохгүй. Ер нь бол яг ингээ давхар ажиллаа хийгээ те. Ажиллаа өдөржиг чи орой бэлтгэл хийнэ гэдэг чинь бас л хэцүү шүү дээ. Тэгээд яг Монголын хөл өмгчд бол яг энийг ингээ давхар авч явж идэг. Бас л ер нь бол сэтгэл зүйн хөвчтэй хүмүүс гэж боддог. Одоо баяр цэнгэл яг одоо лиг идэвхтэй тоглож байгаа танаа багаас ч юм уу одоо шигшээж тоглож исэн эргэн тойрон чинь ингээд очроос ингэж амар хөдөлмөрлөдөг тамирчид юм хэр байна. Чи өөрөө хангалттай хэмжээнд хөдөлмөрлж чадж гэнэ үү талаар аваас юм. Яг Вазагийн тэр хөдөлмөрсөнтэй адилхан хөдөлмөрсөн хүн бол байхгүй байна одоогоор. Тэгэхдээ залуучууд маань сүүлийн үеийн одоо өнөөгийн хөл бөмбөг тоглож байгаа, дээдлийг тоглож байгаа тамирчид маань бол ерөнхийдөө надад болон бид нарт цаашаага дээшээ явах те гадагшаа гарч тоглох яг мэрэгжлийн тамирчин болох болцоо байгаа гэдгийг сайн харцсан гэж би одоо ер нь дүгнээд байгаа. Тэрийг яаж вэ гэхээр ер нь л тамирчид өөрсдөө маш сайн бэлддэг болсон байна. Одоо би өмнөх хэсэгт ярьсан шүү дээ. Бүгдээрээ л ер нь өөртөө хэрэгтэй зүйлсийг авчиж जैन, өөртөө цаг зарцуулж जैन, нойр хоолндоо сайн байна. Зарим нэг тамирчид маань одоо psychology буюу те ментал ямар нэгэн сургалт авчиж जैन, зарим нь хуваараа багштай байна. Тэгээ зарим нь бас түрүүн хэлсэн лигийн дуусангууд шууд бэлтгэлээ дуусгачдаг биш. Баг багаар ингээд яваад байдаг, өөрийнхөө биед анхаарлаа хандуулдаг. Энэ тийм болсон байгаа. Миний эргэн тойронд бол тийм тамирчид зөндөө. Одоо манай клуб гэх юм бол бас зөвхөн яг хөл бөмбөгөөрөө тоглолт, хөл бөмбөгөөрөө амьдралаа болгоо явж байгаа зөндөө залуучууд байгаа. Миний мэдих бас бусад клуб тоглож байгаа найзууд бас зөндөө байгаа. Тэгээ яг ингээ харахаар ер нь бол
айгүй боломжтой болцсон. Тий. Одоогийн залуучууд манайд ер нь л дээшээ явах боломжтой гэдгийг аль үжи харцсан гэж би дотроо бодож байгаа. Одоо дээрэс нь нөгөө өөрөө залуудаа амар өөртөө анхаарал тавьжсэн хүмүүс том болоод дасгалжуулагч болоод явах юм бол бас яг өөр хандна шүү дээ. Яг үндэ бол одоо манай үеийн дасгалжуулагч юм уу одоо манай багш үеийн дасгалжуулагч нар бол яг үндэ тийм байгаагүй шүү дээ. Яг ийм өөртөө ажиллах тийм боломж байхгүй, мэдлэг байхгүй тийм. Жишээлбэл анх би шгшээгийн бэлтгэлээр очиод нэг герман дасгалжуулагч Клаус Шлафнер гэдэг 2006 онд илүү биднийг одоо амиа орлох гэж байгаа шүү дээ. Одоо Вайканыг үлдээдэг. Тэрийг анх хийх гэж шгшээгийн бүгд төр өгчээсэн бохгүй юу? Амьдралтаа ингэж үздэг. Тэгсэн чинь наа чи мэрэгжлийн хөлөө мөрчин зүгээр л энгийн бэлтгэлтэй бид гайхаж. Би өөрөө бөөлжчихсэн бохгүй юу? Тэгээд ингэж бодож 2006 онд тэгж ойлгож байгаад манай дасгалжуулагч нар Вайкан ирээд нэг 2012 13 оноос ерөөхдөө ингэж гүөх ёстой юм байна гэж бодлоо. Тэрнээс өмнө уул төрөл бүдгээс ерөөсөө. За богд руу ингээд гүүгээл тэгээд нэг гүүчээд ирдэг юм байсан. Тэгэхээр яг харахгүй нөө орчин үеийн тамирчны мэдлэг сайн болж байгаа дагаад дараа нь том болоод асгалжуулагч болох тэр мэдлэгээ өгөхөд хүртэл хамаагүй илүү нэг өөр төрлийн мэдлэг өгөх болов уу гэж байна. Тийм. Яг саяны кейсээр ярих юм бол бас яг одоо бидний нөө байна л та гэдэг юм уу. Тоглож авахгүй үедээ өөртөө айгүй арчаатай байсан те. Бусдаас юм сурдаг байсан. Тэр сурдгаа бас хэрэгжүүлдэг байсан маань одоо манай багийн ахлах тасалжуулагчтай байна л та. Би яг хүүхэд байхдаа одоо гатухын тоглолтыг үзэл талбай доторх болон талбайгаас гаднах амьдралыг ингээд хараад мөн арай өөр сэтгэдэг л байсан л та. Багийнхандаа шаардлага тавьж байгаа болон өөртөө шаардлагыг тавьж чаддаг байсан. Одоо тэрнийхээ хүчинд л одоо энэ хүн бас Монголын хөл бөмбөгт бас өөрийнхөө нэрийг бас гаргаад ирсэн. Одоо ингээд бага доктортойгоос гадна бүр ингээд амжилттай өдөртөө явж байгаа болов уу гэж бодож байгаа. Түүнээс ахтаа гатухтаа цуг тоглож ирсэн зөндөө илүү сайн тамирчдыг би мэднэ л дээ. Тэнгүүд тэр хүмүүс болохоор одоо тэгээд байхгүй байна. Тэгэхээр тэр хүмүүсийн талбайн гаднах амьдрал Сахилга бат айгуу сул байсан. Тэгээд тэрнээс энийг хамралтай гэж бодож байгаа. За тэгээд сүүлийнхээ асуултыг бас очроогоос асуугаад хэдүүлээс асуулт хариулт руу орё тийм. За очроо маань Манчестер руу аялцсан. За тэгээд хэрвээ нууц биш бол дараагийн аяллаа талаараа бидэрт гоё мэдээлэл өгөөч. За манай Ливерпулийнхаа нэг жоох аяах ярьжтгөө. Одоо нэг сүүлийн имийг очроогоор хэдүүл ярьчихтгөө. За тэгээд манай очроо маань одоо ингээд дэлхийн хүн болсон шүү дээ. Дэлхийн хүн болсон. Одоо очроо хөлбөмбөгтэй холбоотой ямар нэгэн дэлхийн нийтээр харж байгаа. Тийм учраас англиар өчж байгааг таад харж байгаа бохтой. Дараагийн аяллаа нууц биш бол яриач энд байгаа хүмүүстээ бас гоё мэдээлэл өгөх гэж. Тийм. Дараагийн аялал за одоо 12 сарын 28-нд яг нөгөө нэг шагнал Golden Ticket дээр ээжтэй зүг гоч хөлбөмбөг үзэн. United эсрэг Newcastle 12 сарын 30-ны тоглолт үзчихэд тэгээд тэндээ нэг жоохон дугуйтаа бас нэг тойрж явж байгаа. Буцаж ирээд энд Америкийн виз мэдүүлж байгаа. Тэгээд ер нь Солонгос, Япон, Австрали, Америк ер нь бол дугуйтаа нэг явж үзхийг хүсэж байгаа бүх газруудаараа явж дахиад нэг жил явж ирчээд тэгээд буцаж ирнэ. Яг энэ нэг жилийн хугацаанд явж байхдаа одоо Солонгост очингуудлаа багчсантай ч юм уу те Японд очингуудлаа Кагава, Австрали одоо Малта ингээд яг эдгээр тамирчтай одоо нэг юм уулзах тэгээд яг тэднэрт бас нэг юм одоо юу гэмтэй Монголын хөл бөмбөгийн талаар багч гэсэн ингээд таниулахыг тийм ямар нэгний тийм гоё одоо санаа бодож байгаа гэх юм уу. Тэгээд дээрэс нь Manchester United юу нь бол foundation гэдэг ер нь тэднийх United-тай нэлийн хамтарч ажиллаад тэндээсээ энд Монголдоо ер нь айгүй тийм хөрөнгө оруулалт хийгээд хөл бөмбөгтөө бас одоо угаасаа нөгөө нэг хөл бөмбөгөөс хизээж гарч чадахгүй те амьдралаа олбцсон. Тэгэхээр ямар нэгэн зүйл хүүхдүүдийн төлөө хийвэл айгүй гоё санагдаж байгаа. Тэгээд нэг одоо нэг сүүлийн нэг жилийн хугацаанд дуутаа аялж ирчээд тэгээ бүх одоо тэр холбоо одоо тэр хүмүүстэй уулзж байгаа юмудаа болгочих юм бол жилийн дараа Монголд ирээд яг хөл бөмбөгийн сургууль яг тэр тал дээр л аягүй ажиллана. Тэгээ хамгийн том зорж байгаа нь Бекхэм байгаа. Америкт очиод Майамид очих юм бол Бекхэмтэй уулзах боломж байгаа гэж харж байгаа. За тэгээ манай очрогийн зорилго амар угс тээ. Солонгост очиод Пакчи сунтай, Японд Кагаватай одоо юу ч манай очрог ерөөсөө ингээд хол явуулдаг юм чинь нөхгүй. Зорилго нь амар том дээ. Тэрний гараас ингээд манай хүн ингээд шууд эхэлцдэг те. Эхлэнгүүтээ хамгийн гол нь тэрийг ингээд юу ачдаг те. Ингээд тууштай явсаар ингээд бүтээчдэг те. Хамгийн гол нь сая ингээд дугуйтай явахад надад нөгөө ямар ч боломж байгаагүй л те. Юнайтедтай холбогдоо Премьер лиг бол бүр хизээш төсөөлөхгүй шүү дээ. Тэгээ хамгийн гол нь хүн өөрөө хичээгээд хийгээ явж байхад ингээд гоё боломжууд гарч ирдэг юм те. Тэгэхээр яг одоо энэ аялал дээр бол илүү нөгөө нэг боломж нь ихсэн. Тийм болохоор яг тэрийг ашиглаад тэгээд ер нь ингээд Монгол руу л нэг жоохон хүмүүсийн анхаарлыг татах. Монголд нэг хөл бөмбөгтөө жоохон ч гэсэн хөрөнгө оруулалт хийх тэр тал дээр л ажиллаж байгаа. Тэгээд ер нь яг бас хамгийн том зорилго нь Манчестер Юнайтед албан ёсны фэн клубүүдийг Монголд ийм
одоо Азийн тийм том уулзалт хийх зорилготой байгаа. Тэгэх юм бол яг United-аас хүссэн тоглолттой авчрах боломж гарна. Тэгэхээр яг тиймэрхүү юмнуудаар ер нь Монголд одоо яг хөл хүмүүс ер нь спорт ингээд сонирхож байгаа хүүхдүүдэд аюуны тийм буцаагаар нэг хүссэн сонирхлын өдөөх зүйл хийх хүсэж байна та. Бидний хувьд бол одоо нэг гой кинонууд байдаг шүү дээ. Гол гэх киногоор би анх яг ийм хөл өмчн болохыг мөрөөдж ирсэн гэдэг. Яг тэрнтэй адилхан одоо ингээд Монголын хүүхдүүдэд нэг тийм гоё очийн насаас нь хөл өмг тоглоод ямар гоё юм бэ гэдэг нэг тийм урам зориг жишээ болсон нэг тийм хүмүүсийг авчуул аюу гоё байх гэж. Тэгээд манай очроч одоо шууд Манчестер руу бичээл. За тэрнтэй уулзах юм бол нөгөөд нь хариу бичих хэмжээний тим ингээ ойрхон аксестэй болчихж байгаа шүү дээ. Премьер лигчсэн ялгаагүй шүү дээ. За нэг тим надад боломж байна. Би тийх гэж нэг нөгөөд нь за бидэрт ийм боломж байна гэдээ очроод гаргаж өгөх хэмжээний тим ундаг одоо Монгол байтугай дэлхийд юм уу ховор шүү дээ. Тэр манай очроо маань ийм гоё одоо дэлхийдээ ингээ гоё холбогдох аксестэй болцсон. Тэгээд энийг өөрөө бүтээсэн хамгийн гоё юм тэр. Тэгээд очроодоо хэдүүл бас амжилтсыг дараагийн аялд нь амжилтсан. Манайхан тэгээд юу гараа очроо маань аялдахтаа бас спонсор одоо ингээд олдохнод гайгүй болсон ч гэсэн хандив өгөх боломж бол байгаа. Манайхан бас тодорхой хэмжээнд чадхаараа бас нэг очроодоо хандив өгөх боломжууд байвал манайхан өгж байгаа. Яг бол хол аялж байгаа. Тэгээд зардал мөнгө гэдэг бол угаасаа хизээч нэг фул болдоггүй шүү дээ. Дандаа дутчихийдэг. Тэгэхээр манай очроодоо бас ингээд аялднаас хандив өгч юм уу. За хандив өгч чадахгүй маа гэд ядч нэг гоё шеэрлээд хүмүүст хүргээд тэр дээр гоё ажиллаараа гэж бодож байна. Би очроог бол Монголоос хөл өмгөд гарч байгаа. Тэгээд маш олон одоо хөрөнгө оруулалттай анхаардаад айгүй чухал хүн болов чухал хүн болцсон байна гэж юу хараад байгаа шүү дээ. Ирээдүйд энэ одоо бүр том өсөх болов гэж харж байна. Тий, яг тэрний төлөө хичээнэ. Тэгээд айгүй угаасаа сайн ингээд Премьер лиг одоо Англид очсны дараа хүмүүс бол айгүй энгийн байсан. Ялангуяа нөгөө нэг супер одууд бол бүр ингээд зүгээр л ингээд одоо цэнгэл хэлбээр ярьж байгаа юм шиг ярьж байгаа байхгүй. Тэгээд тэр нь ингээд эргээд тэр хүмүүстэй хацхад айгүй тийм одоо амархан байсан. Дээрээс нь одоо ингээд I'm from Mongolia гэж хэлэх юм бол нөгөө нэг дугуур ирсэн залуу гэж шууд мэддэг болсон. Тэр нь надад амар гоё баг. Тэгэхээр ер нь тэр ингээд хүмүүсийг нааш нь энд ер нь ингээд гоё ачаад тэ. Ер нь Монголын хөл өмгтэй нэг жоохон ч гэсэндээ нэг өөрийнхөө чадхаар нэг хөрөнгө оруулалтыг ингээд татаад авчирч байгаа юм бол ирээдүйд миний чадаагүй бидний чадаагүй зүйлийг тэ өөр нэг гоё авиасан гарч ирээд Премьер лиг тэгэл Премьер лигийн том United ч юм уу тэ ямар нэгэн гоё хөл өмгийн том клубүүд тоглоод явж байгааг үүсэхгүй хамгийн гол нь яг тэрний эхлэх цэгийг чадхаараа ингээд бөөндөө суурийг тавиад явж ивэл тэр нь эргээд харахад аюу үнцэнтэй байх гэж бодож байна. За ингээд очроодоо баярлалаа. Одоо мөрөөдөл нь хүсэл нь бодит болоод биелээсэ те. Энэ бол зөвхөн манай очроогийн маань биш манай Монголын хөл өмгөд асар том хөрөнгө оруулалт бас болон хөрөнгө оруулалт гэдэг бол зөвхөн мөнгөөр хэмжигдэхгүй шүү дээ те. Мэдээллээр, урам зоригоор те маш олон зүйлээр хэмжигдэнэ. За ингээд манай одоо хангард клуб Эрдэнэтийн хангард клуб 1996 оноос хойш дээдлийг тоглож байгаа. Хоёр хүн багийн нэг хангардын маань одоо эхлүүлж байгаа клуб маань эхлүүлж байгаа подкастын эхний дугаар ямар ч үгээр өндөрлөө. Эхний хэсэг нь хэдүүлээ хангардын талаар ирсэн. За хоёр дахь хэсэг дээр манай очроо орж ирээд орчин үеийн бас спорт очроог маань зорилгын талаар те хөлбөмбөгтэй холбоотой зүйлийн талаар ярьлаа. За ингээд өнөөдрийн подкаст надтай зөв хөтлсөн бас хангард клубын багийн хавч баяр сэнгэлдээ баярлалаа. За тэгээд мэдээж хангард клубыг үүсгэн байгуулсан манай хоёр гол ирхэн болох Сэргэлэн багш болон Отгон баяр багш хоёрт оюутнаас баярлалаа гэж хэлье. За тэгээд очроодоо мэдээж баярлалаа. За ингээд хангард клубын маань одоо подкастны эхний дугаар өндөрлж байна. Одоо бүгдээрээ Титэм спорт бар дээрээ одоо quiz night болон за quiz night-ыг манай хөл өмгийн дээдлигийн тамирчин, шигшөөгийн тамирчин за манай дөлгөөн тамир маань ямарчсан хөтлөн явуулнаа. За тэгээд шигшөөг тоглосон шүү дээ чи. Дуудаад өөрөө л яваг болох шүү дээ. Ер нь бол энэ үеийн ихний түүхийг бол биднээ юунаас олж явсан яваагүй гэх тээ. Тэгээ манай дөлгөөн тамир ямарчсан хөтлөн явуулна. Хөл өмгчин одоо брекер бүжиглэн 2 3 хилээр ярина. Хөтлөн телевизэд 2 3 телевизэд хөтлөж исэн. Спортын хувцсны компаниас байгуулсан. Ер нь бол хийгээгүй юм байхгүй манай дөлгөөнөө. Тэгээд маш хөтлөгчийн мундаг авьяастай юм зол байгаа. Ингээд дөлгөөн тамирыгаа урьж байна. Quiz night. За амжилт. За баярлалаа.